халахгүй бид 12 сангийн аж ахуй байгуулахаар 3 жил ажилласан. Зөвхөн хөрснийхэн хувьд аваад үзэх юм бол халахгүй шиг сайн өстэй газар байхгүй. Орсын холбооны улсад хөрсний дадлах хийж явахад Чернозем гэж ярьдаг 1 метр хэрэгтэй хашаан хөрсийг тэнд бол одоо хашаан хөрс хамгийн сайн хөрс. Тэнд бол өвдөрөний хамгийн сайн сангийн аж ахуй байгуулж 50-аас 60 цент ууз авах төсөл хийдэг. Яг тийм хөрс халахгүй буцаатын хөндий тэг нэмрийн хөндөд байдаг. Бид ухаж үзээд одоо Оросын мэргэжлүүдтэй хамт ухаж үзээд энэ үнэхээр сайн ус байна да. Энд одоо Монголын ирээдүйн бүх нөөц байна да гэж бодож тэнд сангийн аж ахуй байгуулах төсөл хийж байхдаа энийг ингэж яагаад урд нь ашиглаагүй юм бол тэр байтугай одоо хажууд бас хэлний задлалд газар тариаллын маш их туршлагатай хятад гэж орон байна. Энэ халахгүй энэ хөрсийг яагаад мдээгүй байсан гэдэг тийм эргэлзээ төрөөд тэгээд бид нар тоо ангийн болон ер нь тэнд мал аж ахуй хэлж ирсэн хүмүүсийн одоо уг сурвалжуудаас үзэхэд тэнд газар тариалан эрхлэх туйлаас эмзэг юм байдаг. Тэгээд газар тариалан эрхлэн гэдэг утга нь зөвхөн хөрс байгаад одоо метр хэрэгтэй хашаараа хөрс байгаад газар тариалан эрхлэгчдэг юм байна. Гэтэл тэнд дорнотын тэр их хээр талын маш хүчтэй шорон шуурга олон өдрийн давтамжтай тэр шуурга бол хэрвээ тэнд газар тариалан буруу эрхлэх юм бол Монголын бүх одоо үжигшинтэй хөрс нэг хаврын дотор байхгүй болж улаан одоо шорохоор үлдэх ийм эмзэглээс учраас бид тэр сангийн аж ахуй байгуулах төслийг хийхдээ маш болгоомжтой техник технологийн хамгийн бодит боломжтой үеийнсэн үед энийг газар тариалан эрхлэх асуудлыг тэр үеийн засгийн газар аж ахуйн яамд тавьж ирсэн. Тэгэхээр тэр үед Монгол улс тэр чигээрээ намын бодлогоор газар тариалан эрхлэн гэж дайрцсан бол бид өнөөдөр халахгүй болцсон байхыг гэж үзэхгүй. Тийм ч учраас ямар ч одоо хууль тогтоох энэ үйл ажиллагаанд оролцож Монголын онцлогийг заавал харуулж явах хэрэгтэй. Заавал энэ нөхцөл бол бидний одоо ирээдүйн гарцаагүй харж үзэх ийм л байдал юм шиг гэдгийг бид ялангуяа хууль тогтоогч бидний хүмүүс хөрвүүлж бодож дунгааж өөрийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.